Халуун бүлээрэн хамтдаа цуглаад цэнхэр дэлгэцэн үзэн суугаа хамаг Монголын эзэн заяатай эрхэм та бүхнийхэн Өчигдөр мэндийг хүргэе үзэгчдээ шинэ номлоо хамтдаа бүлгийн маань сошиалын дугаар тав. Болоод байна. Нэвтрүүлэгтээ өрн оролцоосон байгаа. Та бүхэнд орой минь хүргэе. Орой минь. За үзэгч та бүхэнд орой минь хүргье. ТV телевизийн хамт олон маань 12 дугаар сарын 1-ний өдрөөс 31-ний өдрийг дуустал шинэ он руу хамтдаа нэвтрүүлгийг цувралаар хүргэж үдэш болгон нэгэн сонин содон бахархалт зочныг та бүхэндээ танилцуулсаар байгаа билээ. Энэ удаад Монгол Улсын консерваторийн Яочин хөгжмийн багш дэд профессор Байгальмаа манай зочноор оролцож байна. Байгальмаа багш маань үндэсний хөгжмийн зэмсэг. Тэр дундаа Яочин хөгжмийн гайхалтай төг аялгаугаар хүүхэд залуучуудад хөгжмийн боловсрол олгох үүсэд их олон жил зүтгэлээ. Хэдэн жил Монгол Улсын консерваториудаа багшлав. Хичнээн олон шавийг бэлтгэсэн байна. 2025 онд шавнаритын амжилт ямар байваа? Энэ тухай ярьж яриагаа хэлээ. Баярлалаа. 2025 он бол тэгэхээр одоо уран бүтээлийн хүүхдүүдийн уралдаан тэмцээний олон амжилттай сайхан жил болж өнгөрлөө. Урлагт 1991 онд хөгжим бүжгийг төгсөөд үндэсний дуужигч болох одоогийн их театрт 21 жил хөгжимчин хийгээд сүүлийн 17 жил нь цагийн багштайгаас 17 жил нь багшлахын үйлсэд зүтгээд явж байна. Энэ хугацаанд маш олон сайхан шавнар төгссөн. Одоо төгсөөд ажил дээр гарсан олон театруудад ажиллаж байна. 4-5 шав маань ажиллаж байна. Мөн одоо суралцж байгаа. Мөн магистр болон суралцж байгаа шавнар маань энэ 25 онд маш олон сайхан амжилтыг үзүүллээ. 2005 оны 5 сард болсон бүгд найрамдах Чех улсад болсон олон улсын цимбалын уралдаанаас одоо манай бяцхан шав болох Ариун хур маань 2 дугаар байр бас хоршлоор Ариун хур Мишель гэсэн хоёр хүүхэд маань бас 1 дугаар байрыг эзэлсэн. Шагналаар эхэллээ. Энэ жилийн уралдаан 2025. Цимбал бол нэр хүндтэй маш том наадам тийм. Маш том олон улсын маш олон орон оролцсон. Адил төс хөгжмийн наадамд Монгол улсаас Яочин хөгжимчд анх удаа оролцсон. Үүнд ганцхан би яваагүй. Бас манай хоёр залуу багш Болор Цэцэг, Паган багш бид гурав явсан. Гуруулаа явсан. Маш их олон амжилтыг дагуулсаар ирсэн. Эхний амжилт. Хоёр дахь амжилт нь Чикаго 2025 он бас Чикагод болдог уралдаанд 2024 оноос эхлээд анх удаа бас Яочин хөгжимчд Чикагогийн уралдаанд олон улсын уралдаанд оролцож эхэлсэн. Өнгөрсөн жилд 2024 оны уралдаанд нь Ариун хур маань бас шилдэг хөгжимчин 1-р байрыг аваад ирсэн бол 2025 онд номер 9 одоо манай магистрант Улаанбаатар чуулгын хөгжимчин номер 9 маань Гран-при шагналыг аваад ирсэн. Энэ уралдаан бол бас онцлогтой байсан. Энэ уралдаан яг тэгэхээр энэ Чикаго болдог уралдаан маань анх удаа 2024 оноос Монголоос оролцож эхэлсэн. Тэр тусмаа Монголоос буюу үндэсний хөгжим 2024 онд анхных нь бид нар болж очиж шилдгийг авч ирж байсан. 25 онд бас нэлээд хэдэн багш, 4 багштай нэлээд хэдэн хүүхдүүд яваад маш олон шагналыг авсны нэг нь номерт маань Гран-приг нь авсан. Ингээд 7 сар, 8 сард бас 8 сард Бээжин хотод бүгд найрамдах Монгол Хятад ард улсын Бээжин хотод болсон 6 дугаар наадам дэлхийн Яочин хөгжимчдийн наадам буюу бүх яг Яочин хөгжимчдийн дэлхийн наадам болсон. Уралдаан наадам болсон. 2008 оны Бээжинд болсон. 8 дугаар сарын 25-наас болсон тэр уралдаанд бид нар оролцоод энэ уралдаанаас бас номер 1 магистрант номер 1 маань Гран-приг аваад бас хөгжимчин Ариун хур маань 1-р аваад бас Цэрнэдмэд гээд бас 11-р анги охин маань явсан. Тэр бас 1-р байр аваад англилтаа ингээд амжилттайгаар мөн өөрийн хувьд шилдэг дасгалжуулагч гэсэн шагналыг аваад ингээд ол зомог дөрөнгөний 9 сартаа уулзч 2025 он үтгэж сууж байна да. Үнэхээр гайхалтай. Бүр сар болгон сайхан амжилтуудыг гаргаж ирсэн байна тийм. Энэ 25 он их ол зомог дөрөнгө маш гоё байна. Таны ярианаас Ариун хур гэсэн нэр их олон сонсогдлоо. Хэрэв би андуураагүй бол манай цэргийн дуугч Эрдэнэ чуулга Яочин хөгжимчин Жамблын Наранбатын охин офицеруудын ордонд өссөн Ариун хур мөн үү? Яг мөн. Хүүхэд байхасаа хүүхдийн баяраар аавтайгаа хамтдаа Яочин хөгжим тоглодог байсан. Тий. Удам дамжсан хөгжимч. Удам дамжсан хөгжимч мөн сая Бээжингийн тэр уралдаанд бас аавтайгаа хамт яваад бид нэр кавер театрын дөрвөлөөр одоо Яочингийн дөрвөлийг гаргаад дөрвөлөө аав нь нөгөө Наранбат маань охиндоо зориулсан нэг зохиол бичсэн. Сэтгэлийн одоо охиндоо хөгжимчин болоход нах сэтгэлийн хөдлөд өөрөө охиндоо зориул зохиол бичсэн зохиолыг бид нэр сая Бээжинд бас хөгжим
Ямар гоё бахархал вэ? Ямар гоё үнц нь вэ? Манай Номын Эрдэнэ магистрантын хувьд бас айгүй боловсрол өндөртэй гэдгийг бас сонсч байсан юм байна. Тийм ээ. Номын Эрдэнэ маань одоо Улаанбаатар чуулгад ажиллаж байгаа. Тэгээ маш олон уралдаанд суралцж байх хугацаанд маш амжилттай одоо улсын анх дугаар гэргээ уралдааны мэрэгжлийн ангиллын бас анхны 1-р байр гэж гадаад дотоод гээд яривал маш олон шавнырын маань одоо амжилтыг яривал хамаг цаг дуусчих واخа. Үнэхээр гайхалтай. Таны хувьд яочин хөгжим бусад хөгжмийн зэмсгээс бусдад зааж сурахад илүү хүнд юм шиг ягд ч юм надад бол бодогддог байхгүй. Яг тэр олон утас, тэр баг зайд зөв дууралт, зөв нотыг олно гэдэг амаргүй баг. Тэгэд түүнийг өөрийн хурууны мэдрэмжээр биш, түүнийг дахиад дахиураар дамжуулан хүргэнэ гэдэг тийм ээ гайхалтай байдаг. Гэхдээ яочин хөгжим бол өөрөө маш их онцлогтой тийм ээ. Сүүлийн үед бол 144 шиг хувцастай яочингоор одоо бид нар хөгжимдөж байна. Энэ яочинг тоглуулж одоо хүүхдэд сурахад бас нэг давуу тал бол бэлэн өнгөтэй. Одоо шууд цохоод дуургаж болдог нэг талаасаа. Нөгөө талаасаа бол маш олон утсыг нарийнхан юмны үзүүрээр онж зогч байгаа учраас юм. Хүнээс нарийн мэдрэмжийг аяг шаарддаг. Орон зай мэдрэмж тий одоо ингээд сүүлийн үед бол яочин хөгжим маань Монгол улсад маш их сайн хөгжиж байна. Бас ганц манай бидний амжилтаас гадна яочин хөгжимчтэй амжилт гэж том амжилтууд одоо хамгийн сүүлийн шинэ мэдээ бол Үлзий жаргал гэдэг үндэсний дуужгийн чуулган хөгжимчин одоо манай Ахмад Ургчлахаас өрнгийн шав Үлзий жаргал маань Америкт очоод бие даасан ганцаарсан тоглолтоо хийгээд ирлээ. Гихчлэн одоо Монголын яочин хөгжмийн түүхэнд Пагм гэдэг бас залуу сайхан хөгжимч манай сургуулийн багш бас тоглолтоо хийлээ. Гээл яривал одоо шүрэн цэцэг хийлээ гэл 2025 он зөвхөн ганц яочин одоо багш нарын амжилтаас гадна яочин хөгжимчд хөгжил яочин хөгжмийн ертөнцийн хувьд бол гайхалтай сайхан жил өнгөрлөө. Дээрээс нь бүр дэлхийн яочин хөгжимчдийн уралдааныг зохион байгуулад орон орны шилдэг яочин хөгжимчд суулцсан байна шүү дээ. Ялангуяа дорн төрхөнд бол яочин хөгжмийн гайхалтай хөгжимчд олон бий. Яочин хөгжим өөрөө баг ингээд юм удирдаач, удирдгал, манлайлагч хөгжим шүү дээ, тийм ээ. Тэхэлтийг ингээд түүчилж байдаг, тийм ээ. Дэлхийн нийтэд сая энэ Бээжингийн юун дээр уралдаан тэмцээн дээр очиж харахад бас яг тэр орон оронд маш олон төрлөөрөө яочин хөгжиж байдаг юм байна. Одоо ерөөсөө орон орны онцлогтой Энэтхэгийн, одоо Туркийн, Вьетнамын гэл ингээд зөндөө олон орноос оролцлоо яочин. Мөн цимбал дээр бол одоо Германы, Унгарын гэл ингээд тийм ингээд яриад байл юм. Энэ жилийн 25 он бол яалтгүй одоо ингээл бүр яочин цимбал гэдэг ер нь адил төстэй дэлхийн 53 орнд одоо яочин төс хөгжим дэлхийн 53 орны том байдیں۔ Одоо 53 орн байдیں۔ Маш олон орн тий яочин төс хөгжмүүд шүү дээ. Тэгээ цимбал ороод явчихж байгаа. Тэгэл юу гэдэг юм одоо маш олон тийм чанга гээл тий ингээл ингээд олон нэршилтэй. Гэхдээ яг адил төстэй адилхан нарийнх юмар зохицдог жоохон төрөл хөгжмүүд маш олон байдаг. Эдгээрийн одоо бүгдээрэнтэй нь уулзсан тийм бас тийм сонин жил одоо ингэ ирсэн. Тэгээд яг сая би сургалтыг ярьжсэн. Тэгээд ингээд сургалт руугаа буцаад ороход яочин бол ингээд давуу тал нь бол өнгө бэлэн байдаг байна. Нэг тал нь бол эхлээд сурж байхад маш амархан санагдана. Ингээд зохиод явчихна тийм хүн харахад бол ингээд. Гэтэл тэрийг 144 утсыг хамарсан том зохиолыг тоолоод одоо оркестрт хөгжимчин болоод хамтлаг удирдаад явхад хамгийн хүнд одоо хөгжимчдийн тоглоод жоохон хүндрэлтэй парлчууд гэх юм уу нотуудыг яачин хөгжимд өгдөг. Одоо техникийн хувьд маш их олон зүйлийг хамарч болдог. Сүүлийн үед бол төгөлдөр хуршиг 2 гарыг шууд тоглодог. Гэт ингээд маш олон зүйлээр хөгжиж байгаа. Тийм хөгжим тэгээ сургахад бол яг эхэндээ бол их жоохон гай байдаг. Багтаа бол. Томроод ирвэл хүүхдээс өөрийн хичээл зүтгэлээс тийм ээ хөдөлмөрөөс маш хөдөлмөр орж иж энэ хөгжим бол өнөөдрийн бидний чихэнд одоо сонорт хурж идэг. Тэрэс нь мэрэгжлийн хайр гасар их маш их хайртай байх шаардлага. Ер нь гэхдээ хөгжимд хүн яочин хөгжмийг ягаад ч юм ингээд би тэгж боддог. Тоглолцсон л бол баг хайртай болчт юм да. Дуу чимээ өөрөө их сонин гоё штэ тий. Тэгэхгүй яг үнэхээр тий. Дургаж үтсэн л бол баг ер нь дуртай болчихно да. Та Монгол Улсын консерватори гэдэг их айлын нэг их шиг нэг эдэс. Гэтэл энэ өргөө Монголын залуу үеийн хөгжим хишгэлсэн, дуу уянгалсан, бүжиг дэглэгдсэн, бүтээл туйрвагдсан, эндээс урлаг хэмээх агуу ертөнцид бэлгийн мэлмийн нэгдсэн олон хүмүүсийг, олон хүүхдүүдийг гэгээн зам руу хөтлсөн ийм сайхан өргөө. Монгол Улсын консерваторийн хувьд 2025 он чухам алдар амжилтын хэр зэрэг ариун ургацтай, хэр зэрэг олон сайхан шавнараараа бахархсан тийм жил болов. Маш олон. Одоо яриул би бас гүсгүй хамгийн сүүлийн жишээ Божигдлагийн нэрмжит одоо самт хөгжмийн уралдаан саяхан дөнгөж сая сарын сар болоог байна. Амжилттайгаар болж зохион байгуулагдаж өнгөрлөө. Бас зориг багшийн маань нэрмжит өнгөрсөн жил тийм ээ. Нэрмжит зохион хөгжмийн уралдаан болоо. Гээд яриул бас л
бүхэл бүтэн дээр консерваторийн тэгээд гадаад дотоодын уралдаануудад маш олон. Би одоо л зөвхөн яочгоо төлөөлөд ярьж байгаа болохоор явж яриад байна л да. Консерваторийн үед бол ариун их үнэхэрийн одоо бүр ол зэмгээр дүүрэн тийм он жилиг. Төсөөлөх юм бол ингээл эх орны ингээл нийслэлийн зүрхэн талбнаас зүг рүү ингээл уран дууч шуухайнууд улсаан төлөөлөл олон улс руу нисэж байгаа юм шиг. Тэг санагддаг шүү дээ консерватор. Үнэхээр гайхалтай тийм ээ. Гайхалтай. Олон жилийн туршид 4 удирлын өнгөнд 3 цагийн эргэлтэнд Монголын их хурлыг тэтгэгч асар ариун шимтэй үндэс суурь бол манай Монгол улсын консерватор тийм ээ. Яг одоо ч гэсэн манай хөгжин бүжгийн дунд сургууль, хөгжин бүжгийн коллеж, Монгол улсын консерваторийн шилдэг төгсөгчд их хурлын түүчээ манлайн басаар явна шүү дээ тийм ээ. Багштайгаа болохоор ингээд багшууныхын хувьд илүү төлхөө ярьлаа. Одоо зөвхөн байгаль магадгүй ертөнцийн хувьд бас ярилцъя гэж бодож байна. Таны хувьд хизээч мартагддаггүй шинэ жил. Шинэ жил маш олон дурсамж би тийм ээ хүүхэд байхасаа. Нэгэн зүйлийг өрөөс нэгэн зүйл гэж хүүхэд байхаас нь шинэ жил би одоо ч дуртай. Гялгар юм дуртай юм шиг уурлаа. Одоо ч харагдаж байна дуртай тий. Тэгээд шинэ жилд нэг юм дурсамж байдаг л да. Хүүхэд байхад ингээд тухайн үед бид нарыг 70 он гэж ярих нь шүү дээ. Ингээд ухаан ороход л манай гэрт юм иргэдэг ялк. Маш том, өндөр. Хуучны байрууд шиг өндөр том шүү дээ. Аав маань юм техник юм хийдэг хүн байсан. Аав ээж хоёр одоо шинэ жилд их ач холбогдол өгдөг баярт тийм хүмүүс байсан. Дуулдаг, хуурддаг тийм ээ маань хөгжим тоглодог. Яг мэрэгшээд явсан бол анхных нь би. Гэхдээ ер нь тийм дуу хууруулсан айл найртэй ингээл ер нь удам дамжсан дуу. Ингээл гялгаар ингээд шинэ жилийг явах. Одоо бол бүхэл одоо ялк гэж ярих нь да мод тийм ээ. Гацуур мод маань ингээ гоё болчлоо. Гэрэлтэй гэгээтэй иргэдэг. Одоо юу л бол юу байна. Гэхдээ тухайн үед 70 он 80 оны үед бол тийм ялктай айл байгаагүй байх гэж байсан ч би бол мэдэхгүй. Тухайн үед манай иргэн тойронд миний мэдэх гэр бүлд бол байгаагүй. Манад бол маш өндөр бүр хандаа өрсөн том гацуур засаад тэр нь ингээд аа маань өөрөө доотлолт нь нэг юм дөрүүлжин нэг одоо юу юм дээ тэр үедээ нэг бактериул ч юм уу нэг ямиг ажилуулаад тэр ингээд иргэдэг ялкыг хийгээд тэг гэртээ ингээд битүүд ингээд бүтэн шүнжин өдөржин ингээд засвар хийгээд ингээд бүр нэг шинэ жил тамдиглах чи одооны бол ресторан шиг болгож тэг шинэ жилийг тэмдэглэдэг айл байсан. Тэгээ миний бас нэг сандаг нэг дурсамж юу гэхээр шинэ жил болоод ямар нэгэн баярын дараа хамгийн сүүлд манай гэрт ирээд дууч хуурдаад ингээд үр цайлгаад хүмүүс суудаг байсан. Тэгээ тэр дуу хуур нь одоо эргээд намайг энэ мэрэгжлийн хөгжимчин дуу одоо олон дуу мэддэг болоход их нөлөөлсөн юм болов уу гэж. Гайхалтай. Аав ээжийнхэн сэтгэлийн дотоод ертөнц өөрсдөө тэр зассан, тэр хичээнгүйлэн чимгэлсэн бодлын ертөнц гэртээ бүтээж байгаа тэр ертөнц шиг юм байсан юм болов уу гэж бодогдоод байна тий. Дахиад дээрэс нь тэр олонтоо явахын гоё ухаан дуу хууранд дуртай гэр бүлийн бас юм сайхан чанар байна тий. Бүгдээрээ танаад одоо өдөлтийн банк гэдэг. Дандаа би одоо сандаг байхгүй одоо нэлээд ингээд ухаан орсныхаа дараачсан боддог. Яагаад үргэлж манад бүх баяр дуустдаг байсан юм болоо гэж боддог байсан. Хүүхэд байхдаа тэр бод. Одоо бол боддог тий ресторан шиг ингээд урч ирээ засчихсан жоохон том байртай хоёрд бол нэлээд том. Хуучны дээр байр чих том байсан шүү дээ. Тэгээд урч ирээ засчихсан. Тэгээд тэрэн дээр нь би бүр 2 настай 3 настай би хам ангаагаа дуулж байгаа зураг хүртэл байдаг. Тухайн хэдэн зураг дарчихсан тий галтар. Тэгээд тийм одоо дуу хууртай айлсан. Хөгжим тоглодог ээж маш дуулдаг, шүлгүүчдэг, аав хөгжим тоглодог. Тэгээд тэр дундаас гарсан бүтээгдэхүүн бол одоо ингээд хөгжимчин болоод ингээд үргэлжлүүлээ шавнар бүтээгээд сууж байгаа. Маш гоё нандин ертөнцийн. Магадгүй ээжийн аавын ертөнцийг үзэх үзэл, амьдралыг хайрлах хайр, бие биенээ хүндэтгэл, аливаа зүйлд ингээд сэтгэлийн зориулдаг тэр сайхан зан чанар таны багш нар болгон шавийнхаа төлөө хичээн зүтгэдэг. Гэхдээ энэ шав болгоныг амжилттай байлгахын төлөө ийм өндөр шалгуур алсын хараа тавьж хичээн зүтгэнэ гэдэг бол ялангуяа манай мэрэгжлийн багш нарын хувьд бол өдөр тутам хичээж байгаа асар өндөр шалгуур. Тийм учраас энд цэнхэр лекцээ үзэн суугаа хүн болгоны нэрийн өмнөөс ТV телевизийн хамт олонны нэрийн өмнөөс бүх үеийн хөтлөгчдийн нэрийн өмнөөс Монгол улсын консерватор хэмээх их айлын багш нар болгонд чин сэтгэлийн гүн талархал хэлээ. Баярлалаа. Багш нарын өмнөөс бас баярлалаа гэж маш сайхан гүн сэтгэл байна. Тийм ээ. Зөвхөн та хэд маань мэрэгжлийн биш, зөвхөн эрдмийн бос бүх амьдралын багш нар байдаг шүү. Үнэхээр бүх цаг мөчид дандаа хамтдаа байдаг тийм. Тэр хүнийг зөв явах гэж, сайн хүн болгох гэж, сайхан хань болгох гэж, сайхан эцэг их болгох гэж бүх амьдралын туршид хандаж харж явдаг хүмүүс бол манай багш нар шүү дээ. Үнэхээр гайхалтай. Та 2026 оныг ямар жил байгаасай гэж хүсэж байна. Монгол бүс хүнийхээ хувьд эсвэл Монгол Улсын консерваторийн багш хүнийхээ хувьд яг юу гэж хүсэж байна? Мэдээж бүх монголчуудынхаа хувьд аз жаргалтай байгаасай тийм ээ амар тайван байгаасай амьдрал их тийм энгийн байгаасай гэж хүсдэг би өөрөө айл болгодог.
2026 оны 1 сарын 19-нээс эхлээд хүүхдүүд маань Солонгост бас дахиад шууд 26 он гарлаа 19 онд олон улсын уралдаанд явах гээд бид нэр ингээд байж байгаа. Тэгэхээр бас хүүхдүүдтэй болон оролцож байгаа бүх оролцогч нартай амжилттай байгаасаа 2026 онд хүн бүр аз жаргалтай байгаасаа тийм ээ. Гэр бүл Монгол улс самар тайван сайхан байгаасаа. Тэгээ шинэ оноо сайхан үдээд аз жаргалтайгаар амьдарцгаагаасаа гэж хүсэж байна да. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Baby Dragon бяцхан лав. Өнгө оруулагчгүй, нэмэлт сахаргүй, хугацаа уртцагчгүй. Baby Dragon сахаргүй wow popcorn энгийн халуун ногоотой далайн байцаатай 3 төрлийн амтаар. Амтд бяцлагтай зөөлөн жигнэг аман дуусан. Жинхэнэ төмсөр хийсэн шарсан оригинал чипс. Самрын зөөлөн амттай шоколадын жигнэг. Манго, ус үзэм, тоор. Шүүслэг амттай зөөлөн гами чихрүүд. Жимстэй шүүслэг цэлцэгнүүр лир алим сарна амттай. Пробиотикор баялаг. Шинхэн жимсээр эрч хүчээнөх. Сардаг желли. Бяцхан луу иштэй чихэр. Амттай хайр татам дүр. Baby Dragon. Илүү амттай органик сонголт. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Yummy Juice 100% цэвэр жимсний жуус, NFC технологи, нэмэлт сахаргүй, хугацаа уртцагч бодисгүй, өнгө оруулагчгүй, эрүүл мэндийг эрхэмлэгч хүн бүрт зориулав. Зон хувь байгалийн NFC Juice. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Monfresh. Залуучуудын шинэлэг сонголт, орчин үеийн савлгаа. эрүүл амттай авсаархан Айкул брэнд. Дорн зүгийн зүйдлгүүд сэнхэр тэнгэрийн дор домог шивнэх хаясхан салхитай яочингийн аялгуу, зүрхний сундрах хөг аялгуун мөрөн луга адил, зүргийн тансаг сэтгэлийн тайтгарлыг хүмүүн заяадаг, ай хөгжмийн сайхан аялгуу, амьдрал хөгжсөн гэгэн аялгуу гэж яруу найрагчийн сайхан бүтээлээр ямагт бусдыг уриалан дуудагч, уянгаар хөглөгч, яочин хөгжмийн яруу сайханд уяран дурлагч, Монголын бүх яочин хөгжимчид энэ хөгжмөөр хичээлэх ирээдүйн үрсэд бас энэ хөгжмийн сайхныг түмэн олондоо түгээгч Эрдэмтэн багш Тандаан бас ирж яваа 2026 ондоо ажил амьдралын сайн сайхан амжилт бүтээлийн дэдэг ахин дахин хөсөн өрөө. Тэгээд Монгол улсаа хөгжүүлэх өрөөтэй TV5 телевизийн хамт олноор дамжуулан манай нэвтрүүлгийн ивент итгэгчдийн бэлгийг бас танд гарлуулах гэж байгаадаа баяртай байна. Түүнээс өмнө бидний ширээн дээр тавиастай байгаа манай Yummy брендийн бүх төрлийн жууснаас таныг аль дуртайгаа сонгоод угаарай гэж хүсэж байна. Олон төрлийн жимстэй байгаа. Тийм, манай Yummy брендийн хувьд болохоор багшаа ийм блэ. Зөвхөн цэвэр жуусыг шахаад л тэгээд энд хугацаа уртасгагч, химийн бодис, ямар нэгэн сахар, огт хийлгүүгээр өөрийнх нь амтаар. Ямар гай. Тэгээд дээрэс нь эрүүл аюулгүй байдлыг хангахын тулд ямар нэгэн химийн бодистой зүйл биш, зүгээр шилэн савнд ингээд савлаад зочдтой бэлдэж байгаа. Эко. Тийм. Тэгэхээр та аль дуртайгаа сайхан ямар гойслаад байгаарай. Аль дуртай жимсээ байгаарай. Тий алмч. За энэ бас манай Monfresh-ийн хамт олон маань дэлхийн шилдэг дарснуудыг зочдод маань бэлгэлэх гэж байна. Бас түүнээс гадна Айкул гээд 6 төрлийн сүүн бүтээгдэхүүнийг бас бэлгэлж байгаа. Энэ бол мэдээж манай монголчуудын маань шинэ оноо ухтах сонин одоо бэлэг содон сайхан идэ гэдгийг бол манайхан цөмөрөө мэдэх шүү дээ, тийм ээ. Ийм сайхан идэж бэлгэлж байгаадаа баяртай байна. За багшаа та жуусаа тухтаа угаарай. Ингээд эрхэм хүндэт
зочин танд амьдрал бэлэглэгч их дэлхийн хамгийн гайхамшигт оршихуйн үндэс болсон байгалийн нэртэй үзэгсэлд хатагтай танд тэгээд бас хөгжмийн даруй уянгаар хүмүүний зүрх сэтгэлийг гэрэлтүүлэхийн төлөө нэгэн насны гайхамшигт амьдралынхаа өдөр хоногуудыг зориулж яваа завгүй хатагтай танд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн эрүүж ирж байгаа 2026 онд таны олон сайхан шавнараас улсын болон олон улсын уралдаанд хөх Монголыг хамгаалсан тэргүүн шагналуудыг олоноор авч яахын сайхан эрүүлийг дэвшүүлж тэгээд тэр олон амжилтын дараа тантайгаан олон удаа уулзаж сайхан нэвтрүүлгийнхээ тэнүү ховирт урьж яахын сайхан эрүүлийг өргөн дэвшүүлж таны хайртай хүн бүхэнд таныг таньдаг хэн бүхэнд таны мянган шавд таны сая хөгжмөд дурлагстад бүгдээрэнд нь сайн сайхан эрүүлийг өргөн дэвшүүлж TV5 телевизийн хамт олноос шинэ жилийн баярыг нэлгийг хүндэтгэн гардуулж байна. Баярлалаа. Шинэ оны баярын мэнд. Баярлалаа. Шинэ оны баярын мэнд ээ. Баярлалаа. Одоо бэлгэний хариуд тийм ээ. Ингээд шавийнхаа тоглож байгаа уран бүтээл болох мандах нар тийм ээ. Мандах нар хэмээх сайхан бүтээлээр та бүхэндээ бас бэлэг барья. Энэ хүн Мэдчилгээг минь дамраг хэмээх манай залуу хөгжимчин зохиолч бол бичсэн байгаа. Үүнийг хөгжимчин Наранбатын ариун хур маань хөгжмөднөө. маш их баярлалаа.
Baby Dragon сахаргүй wow popcorn. Энгийн халуун ногоотой 7 байцаатай 3 төрлийн амтаар. Амтд бяцлагтай зөөлөн жигнэг. Аман дуусна. Жинхэнэ төмсөр хийсэн шарсан оригинал чипс. Самрын зөөлөн амттай шоколадын жигнэг. Манго, ус үзэм, тоор. Шүүслэг амттай зөөлөн гами чихрүүд. Жимсний шүүслэг цэлцэгнүр, лир, алим, сарна амттай. Пробиоткор баялаг. Шинхэн жимсээр ирч хүчээнөх. Сардаг jelly. Бицгэллөө иштэй чихэр. Амттай хайр татам дүр. Baby Dragon. Илүү амттай органик сонголт. Yummy 100% байгалийн NFC juice. Чанартай юм уу та ирүүл мэндэ бот ирч хүчээр дүүрэг амтрах ёстой бид ирүүл бий саруул ухаан гэдэг биз авч аргал алт мөн кино болж үз амин дэмэр баяа ай кул хорт туршлаа хаяа ай кул зүг амтлын хий баяа ай кул тулахгүй би таяг ай кул Халуун бүлээрэн хамтдаа цуглаад цэнхэр дэлгэцэн үзэн суугаа хамаг Монголын эзэн заяатай эрхэм та бүхнийхээ Өчигдөр мэндийг хүргэе үзэгчдээ шинэ номлоо хамтдаа бүлгийн маань цаашдын дугаар тав. Болоод байна. Нэвтрүүлэгтээ өрн оролцоосон байгаа. Та хоёрт орой минь хүргэе. Орой минь. За үзэгч та бүхэнд орой минь хүргье.